Хонинуг гэдэг бол газрын нэр. Сэлэн аймгийн газар нутагт байрладаг байгалийн нэг тийм үзэсгэлэнтэй муган дагшин хүний гараас хараахан хүч хэмжээг байгаа тийм газрын нэр. Тэр бид нар Хонинуг гэдэг брэндэд энэ нэрийг өгөхдөө зохиож эсвэл оноож одоо гэх юм уу да Хонинуг гэж өгөөгөө гэсэн үг. Газрын нэрээр нэрлсэн буюу одоо Хонинуг брэндийн бяцлаг бүтэж байгаа бий болж байгаа бүс нутгийн нэрээр нэрлсэн гэсэн үг. Тэгэхээр хан хэмтий нурууны хараа бороо тарнын гол дагаж урсдаг. Тэр дундаа газрын диваажин болсон өнөөдөр манай Монгол улсын урдаа барих байгалийн зохицуулбарт газрын нэр бол Хонинуг хэмээх нэр. Тэгэхээр олон улсын жишгээр бяцлагийг уралж бүтээхдээ тухайн бяцлагийн боожж байгаа тэр агаар нь ямар одоо хөрсний, ямар агаарын, ямар уул усны энерги мөн эрдэс бодис шингэсэн бэ гэдэг дээр үнсэлж нэрлэдэг ийм соёлтой. Тэгэхээр энэ утгаар бид нар Хонинуг хэмээх нэрийг энэхүү Сэлэнг аймгийн Мандал сумдах одоо үйлдвэрийнхаа өнөөдрийн Монгол бяцлагын брендийг нэрлсэн ийм түүхтэй. Яг одоо тодорхой жишээ би жишээлбэл дөрөвдхий гэх юм бол дэлхийн бяцлагнуудаас би жишээ авлаа. Жишээлбэл Пармижано гэдэг бяцлаг бол жишээлбэл Италийн Парма гэдэг хотод хийгддэг учраас Пармижано одоо Пармагийн хэлхээс утгатай л да. За Рукуфо гэдэг жишээлбэл Франц бяцлаг байна. Тэр бол одоо Францын Рукуф гэдэг тэр тосондоо хийгддэг. За одоо нэг Чеддер гэдэг Английн бяцлаг жишээлбэл Английн Чеддер гэдэг тосгонд хийгддэг. 2021 онд анх энэ төсөл яригдж эхэлж байхад би яг энэ үйлдвэртээ эдийн засгаар ажиллаж байсан. За тэгээд яг энэ бяцлаг Монгол архины төслийн багт ороод эдийн засгийн тооцоо судалгааг хийгээд ингээд төслийн багийн гишүүн болоод 2 жил ажилласан. Тус оны 5 сарын дундаас яг үйлдвэр болол маань туршилтын үйлдвэрлэл эхлэх болоод тэгээд тус үйлдвэрт яг менежерээр томилогдоод ирсэн. Үйл ажиллагаа хариуцсан менежерээр. Би яг тэдэн тоон сүү үйлдвэрлээ, тэдэн тоон бяцлаг, тэдэн шил арх зарж иж энэ үйлдвэр маань хэдэн жилийн дотор өртгөө нөхөх юм байна гэл яг тэр зүгээс ингээд тооцоо хийжсэн байхгүй. Тэгээ яг энэ төслийн багт ажиллаж байгаа үед тооцоог нь хийсэн болоод тэр яг ингээд 5 сарын 15-наас туршилтын үйлдвэр эхлэхээс эхлээд ингээд намайг менежер тавьсан. Одоо чи нөө эдийн засгийн тооцоог ингээд хийцэн. Одоо жилдээ 4800 тонн сүүг 100 гараагаас худалдаж аваад боловсруулалт хийгээд зах зээл бүтээгдэхүүн болгоод зарна гэдэг ийм төлөвлөгөө тавьсан. Тэр чи өөрөө тэр тоондоо хурж ажил гэсэн тийм даалгавар гэж бас ойлгож байгаа. Швейцарын Swiss Contact гэдэг байгууллагаас 2016 онд манай дээр Карлос Марбах гэдэг Швейцарт ААФ-тайгаа 14 наснаас эхэлж бяцлаг хийгээд 60 жил хийсэн гэд 74 настай өвгөн манай дээр ирж ирсэн. Тэгээ тэр өвгөн биднэрт Апогийн нөгөө дээригийн уламж цагаат дэний хэсгээр бид нэр хамгийн анхныхаа бяцлагийг хийжсэн. Тэгэхэд бид нэр Чеддерийг хийжсэн. Тэрээс хамгийн залуу бяцлаг одоо Чеддер гэдэг байхгүй юу. Гаудаг бол хамгийн багадаа 3 сар боожлох хэрэгтэй гихмжлэнгээр. Тэгээ бид нэр Чеддерийг хийгээд одоо зарим өнөө өчигдөр энэ залуучууд асууж байсан яагаад уутан бооцсон гэдэг. Бид нэр Карлстай яг энэ нөгөө бэлэн гоё агуулгын тэр байгаагүй. Тэгэнгүүтээ хүнсний скотч аваад битүү боогоод тэгээд бэлэн бүтээгдэхүүнийхээ агуулгад сар боожуулаад бид нэр ингээд Апогийнхаа өөрийнхөө ажилчдын хэрэгцээнд зарж ирсэн. Тэгээд дараа нь энэ үйлдвэрийн төслийг яг одоо яг бяцлаг үйлдвэр одоо орхон тодорхой олчлоо. Тоног төхөөрөмж ингээ угсрагдаад ингэнгээ тэгэнгүүтээ бид нэр мөнх гэрлийг сүүний үйлдвэрийн нөгөө оператор байж ахтан аваад тэгээд цэцгээгчтэй ахаад туршилт хийж гисэн. Бид нэр энэ оны 1 сард туршилтуудаа бяцлагийнхаа туршилтуудыг хийсэн. Тэгээ яг зүү хараагаас орж ирсэн сүүнүүдээс бид нэр 20 удаагийн туршилт хийсэн. 20 удаагийн туршилт хийхэд нэг л удаа алдаа гарсан. Тэгээ энэ бүс нутгийн сүү үнэхээр гоё бяцлагнууд болсон. Ер нь аль хүнсний технологич мэргэжлэр сураад яагаад тэгэхээр хүнсний технологич мэргэжлэр бид амьдралтай амар ойрхон штэ тий бидний идэж ууж байгаа юм. За тэгээд дээрэд ороод ингээд тараг мараг сүү мүү хийж сураал тэгэл ингээл яваал
2 жил ажиллаад ирсэн чинь өөрийгөө нэг хөгжүүлмээр санагдаал те. Үндэсний мэргэжлэрээс цаашаа давнаад сүүг яаж цааш нь гой хөгжүүлэх үг гэдгийг бодож эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь ингээл зүү хараад шинэ үйлдвэр баригдаад бэлсгэний үйлдвэр гараад ирчихэж байгаа юм. Тэгээ ингээд судлаад ахаар бэлсэг маань өөрөө бүр ингээд одоо сүүн бүтээгдэхүүний хамгийн төгс бүтээгдэхүүн болоо гараад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэл яг ингээд гар дээр бэлэн бүтээгдэхүүн гараад ирсэн чинь амар гой санагдаал те. Гауда бэлсгчин гоё нөхөөсөө илэрчиж байгаа шүү дээ тий. Тэрийг ингээл харахаар амар баярлал дахиж хийх хүсэл улам төрөөл тий. Дараа нь дараагийн хилтэн дээр яаж энэ дахиад гоё нөхөйг тий яаж зөв бойжлох вэ гэдэг юм дахиж орж ирээл бүх юмн дээр анхаарч эхлээл тэгэл улам ингээл сэтэл төрөөл дараа нь ямар бэлсэг хийж сурах вэ. Тэгэл амталж үзчихэд ингээд амар гоё сэтгэлээ илдэж хүмүүс оо ямар гоё амттай юм бэ гэл тэнгүүт улам урам авч амжаа. Тэгэл хүмүүс чинь хөө бэлсэг гэж юм байт юм уу? Монгол хэсгээс шал өөр юм биш тэгэл гадаадын нөгөө нэг өргөн хэрэглээг бид нар Монголдоо ингээд нутагшуулж байгаа нь айгүй нэр төр хэрэг болчихж байгаа байхгүй юу? Манай яг үйлдвэрийн гоё нэг үйл цэвэрхэн тэр нь л гоё юм бол. Ажил дээр ажиллаа сайхан хичээл орой ажилласаа буугаад хүүхд аваад гэрэл угаал их яардаг та тэгээд гэртээ ирж гэрийнхэн дагаа сайхан амарчаад өглөө буцаал ажил руугаа яарж ирдэг дээ. За үйлдвэрийн нээлтийн өдөр бол нэр үнэхээр сэтгэл хангалуун байсан. Яг гэл аль бие осоор нээлээ гэл ингээл бяцлаг зүсэл гэл эхлэхэд бол нэр үнэхээр огших гэх юм уу тийм мэдрэмж төрж исэн. Одоо саяхныг болтол бид нар чинь бяцлагаа ингээл хин нөгөө өнцгөөс зөөдөг нөгөөдгийн чанартай чанаргүй ч мэддэхгүй ориг болгож мэддэхгүй ингээл дэлгүүрийн лангуугаар ингээл авчрал өрөөл бид нар тэрийг нийддэг байсан бол одоо ингээд ийм том үйлдвэр нэгдээд тэгээд Монгол яг одоо цэвэр сүүгээрээ цэвэр ахын орчин хангасан одоо ийм үйлдвэрт бяцлаг ингээл олноороо шугам дараалт ингэж урсаж арч ирээл яг тэрийг бид нар ингээл зүсч хидэл ингээл үнэхээр сэтгэл бол маш өндөр байсан таалагдсан. Босод ер нь ирсэн зочдод ч гэсэндээ таалагдсан хүлээлттэйсэн бас давсан юм шиг л мэдрэмж төрсөн. Яагаад тэгэхээр ирсэн хүмүүс гадаа ингээ байж байгаа дотгошоогоо яг үйлдвэртээ орж танилцах үед бол нүүрнийх нь хувирал илт өөрчлөгдөж байгаа юм шиг надад анзаарах. Зүгээр их багталтаа угаасаа энэ чинь яг л гадаад байгаа юм шиг бид нэр үйлдвэр барьчихсан. Дотор нь яг л дэлхийн бяцлагуудыг хийгээл гэл амсуулж байгаа юм чи. Энэ бол одоо гайхалтай ихээс өөр явах тий. Өнөөдрийн та бидний үзэж байгаа Монгол бяцлаг шигүү дээрээ сархтын үйлдвэр бол орчин үеийн хамгийн шилдэг техник технологиг бий болгосон, шингээсэн бидэнд байгаа мянган жилийн өв уламжлалыг бас бид нар сайжруулж Европын технологитой үйсэн ийм үйлдвэр. Одоо тэгээ бидний энэ хийж байгаа энэ дэлхийн стандартыг хангасан энэ бяцлагуудыг бол Монголд одоо байгаа монголчууд хэн бүхэн дуртай нь аваад хэрэглэнэ. Гаднаас ирсэн жуулчд болон гадаадын зоч төлөөлөгч гэсэндээ ирээд яг гадаад байдаг, гадаадад өөрсдийнх нь оронд одоо хийдэг шиг хэрэглэдэг шиг бяцлагч гэсэн бид нар Монголдоо ич гэсэн тэр одоо хүмүүсийг бас дайлах нөхцөл байдал бүрдчихэж байгаа. Дээрээс нь нэмээд одоо энэ орон нутагт байгаа мал аж ахуй эрхлэгчид малчд одоо хичнээн их сүү гаргадаг байсан. Тэр сүүгээ одоо яг зориултаар нь бас ямар хэрэглээний төрлүүд ашигладаг байсан. Тэр болгонд нь бид нар бас нэр төрлийг нь бас нэгээр нэмээд яг одоо дэлхийн стандартын бяцлаг үйлдвэрлэдэг болно гэдэг нь өөрөө бол гайхалтай. Тэгээд Монгол улсад бол бас нэлээд өсрөнгүү үндэсний салбарт нэг том ахиц болов гэж бас одоо бодоод байгаа шүү дээ. Одоо миний хамгийн дээр ярих туртай хэсэг энэ модон тавиурууд байгаа. Мод өөрөө одоо та нар ороод ирэхэд маш гоё модны үнэр үнэрч байгаа. Энэ мод өөрөө амьттай. Органик бүтээгдэхүүн энэ бяцлаг маань өөрөө бас амьттай. Тэгэхээр энэ хоёрын одоо төгс зохицол гэж одоо ярьдсан байлээ. Одоо Франц, Швейцар, Итали гэх мэт
бяцлагны соёл өндөр хөгжсөн оронд бол дандаа модон тавиуруудыг ашигладаг. Гэхдээ тухайн модон тухайн бяцлагныхаа нэр төрөл тохирсон тэр хоёр мод бяцлаг хоёр органикийн одоо нэгдлүүд нийлээд цогцлоод маш гоё амт үнэрийн цогц тэр одоо букет гэж ярддаг да тэрийг үүсгэж байдаг. Тэгэхээр энэ модны нөлөөгөөр энэ бяцлаг маань өөрөө илүү натурал одоо нэг байгалийн шин чанараа улмал илүү хадгалахад нөлөөтэй. Орж ирэл тэгэл даард штэ. Амар даарна. Тэгээд яг өөрөө нөгөө нэг гардаж хийгээд тэгээд 2 сар өөрөө бойжуулж хаар тэгээд бараг л нэг худалч үнд нэг хамаатан шахуу болсон байдаг шүү дээ. Тэгээд эдрийг доошо буулгаж зүсээд гоё нүх гарсан байвал баярлна. Хараад хайрлна. Одоо тэгээд гоё байд шүү дээ. Үлдвэртэй ажилдаа ирэхтэй. Апо дээр нэг гоё юм байдэ. Инженер хүн мөрөөдөж болох тэр олон төслийг би удирдсан байхгүй. Тэгээд эргээд ингээ харж байхад апо хэрвээ залуу хүн одоо ийм гоё юм хийвэл бид нэр ингээ зөв гаргаж ирж чадвал айгүйх тэрийг дэмждэг. Манай захирлууд тэр талаас бол үнэхээр агуу. Тэгэхээр би одоо эргээд би бож хат ус ундаг спирт сүүний үйлдвэр одоо энэ бяцлагны үйлдвэрийн төсөлд ингээд аваад үзвэл би инженер хүн те хүнсний үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй л хүн шүү дээ. Хоцорын газраас хөдөө орон нутг руу шилжих залуу хүмүүс аяга ховор агаад байдаг шүү. Тэгээ би яагаад тэгж бодсон бэ гэхээр нэгдүгээрт гэр бүлээ бодсон. Гол зорилго нь мэрэгжилтэд хөтлөгдөөд эндээ ингээд амар зоригтой ирсэн чинь амьдралын хөвшил маань аягүй хурдан дадлаа олцсон. Ерөөсөө амар бүх юм амар санагдал, стресстэй болол тий. Тэгэл ажилдаа л төвлөрөх юм гол зорилготой болсон. Европын технологиг Монголд нутагшуулаад үйлдвэрлэн тий. За тэрнээс гадна аягүй судалгаа явагдсан шүү дээ. Одоо энэ үйлдвэрлэл эхлэхэд за бяцлагны хэрэглээ цаашаа улам нэмэгдэнэ. За дараагийнх нь гэх юм бол одоо нөгөө нэг бяцлаг төс бүтээгдэхүүнийг хална тий хүмүүс эрүүл эко бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэл энэ одоо олон өнцгүүд намайг цаашаа олон жил ажиллах тий энэ бяцлагийг хөгжүүлэх цаашаад одоо нөгөө сүүч ямар ч хаялгүй бүтээгдэхүүн болоо явждаг. За дахиад цаашлаад ямар бүтээгдэхүүн гарах вэ гэдг нь нүдэнд харагдаад сэтгэл багтаад байгаа учраас энэ үйлдвэрийг сонгоод технологич байгээд өөрийгөө хөгжүүлээд хажуугаар нь амьдралаа авч яваад тий агүй олон юм дээр алсын хараагаа цааш нь төвлөрүүлсэн. Анхны үсвэр нь ерөөсөө бяцлаг. Тэгэл цаашаа хөгжөөл явчихна гэж бодож байгаа. За хамгийн анх бол анкет бүгэлж байхад одоо миний насныхан ч ер нь доктор шууршилтай яг тогтмол орлоготой ажилттай болчих юмсан гэсэн бодолтой байдаг учраас дуудчихасаа аваасаа л гэсэн бодол байсан. Тэгээ яг ярилцлаганд дуудахад айгүй тийм догтлолтой ирсэн. За угаасаа олон даач ярилцлаганд орж исэн хүн болохоор туршлагатай ч байсан. Тэгээд ярилцлагандаа тэнцсэн. Тэгээд тэнцэнгүүт л араас уцтан л гэжсэн. Тэгээд уцтаа та тэнцлээ ажилдаа ороорой гэхэд л би тэнд зүгээр л тоороод ихцэл баярлж байсан. Тэр одоо бяцлагийг бол одоо өдөр тутмын энгийн хэрэглээндээ хоол хүнсэндээ ер нь зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Дэлхийн стандартад нийцсэн одоо энэ хоньнуу гэж энэ бяцлагийг одоо Апо дээр компани маань биднэрт одоо ойртуулж хүргэж өгж байгаа баяртай байна. За тэгэхээр одоо бяцлагны хэрэглээний тухай бол одоо зөндөө яриа байдаг тийм ээ. Одоо болохоор энэ бяцлаг орж ирснээр 7 өдрийн 7 өөр хоолтыг 70 хүн хоолны одоо сонголттой болно. Яг би бас ингээ хувийнхээ талаас бодоод үздэг л дээ. 15 жилийн өмнөх би хоолны менюг эргээд харж байгаа байхгүй. Хэд өртөөсөө гурилтай шил цөв ингээл гурил махан дээр бүх юмнээ хослолоод ингээл явдаг байсан бол өнөөдөр те хаалга цөм өшгөлж хийж байгаа юм шиг ер нь бол энэ чиз гэдэг маань сүүлийн хэдэн жил бол ингээ босографаар орж ирж байгаа энэ бүтээгдэхүүн байна. Тэгэхээр биднэрт түүх хийдийн боломж нь. За манай үйлдвэрийн онцлог
давуу тал би одоо олзуурах байгаа нь юу гэхээр байгаль дээлтэй өрдөөсөө за ингээд сүв боловсруулагчид маань одоо хувь болон жижиг дунд үйлдвэрүүд маань ингээд сүгээ боловсруулдаг. За тэгээд хоёр дахь түүхийд болох шар сүгээ одоо яах вэ гэл ингээд асуудаг. Гэхдээ тэрийг бид нэр бүрэн шийдсэн байна. Шар сүгнээс усын ялгаад авч гин, уургийн ялгаад авч гин гэх мэтчлэн маш юм байгальд үр дүнтэй, үр нөлөөтэй технологиуд, тоног төхөөрөмжөд суусан байгаа болохоор энэ дээр би маш их олзуурхаж ингэж сайшаалтайгаар хүлээж авч залуу хүний хувьд ажиллах урам зоригтой, улам илүү өөртөө ихтэй юм ажиллах хөшүүрэг болж ирж байгаа юм. Тоног төхөөрөмж байна. Үнэний 100% цэвэр сүгээр хийсэн хонин нуг брендийн Cheddar Gouda гэсэн хоёр төрлийн бяцлагыг хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна. Бид зөвхөн хонин нуг брендийн бяцлага сурчлагаас илүүтэй Монгол орны хэрэглэгчдэд бяцлагны үүх түүх, соёл хэрэглээг бас таниулахаар зорин ажиллаж байна. За тэгээд өдөр тутамдаа бяцлаг болон сүнс хүн бүтээгдэхүүнийг хэрэглээд өөрийн эрүүл мэндэд анхаарч урт удаан аз жаргалтай амьдраасаа гэж бас хүсэж байна. Биднэрт бүх юм шинэ байгаа. Тэгэхээр бүгд суралцж байгаа учраас бид нэр эргээд манай одоо 30 залуучууд маань эргээд 30 мэрэгчлэн болж ингэж ажиллахын төлөө зүтгэж байна. Өглөө болгон шижгэлсэн олон залуучууд өдөр болгон өсөж дэвтэж байгааг хараад мэрэгчлээ улам бүр эзэн болж байгааг хараад үнэхээр бахархах сэтгэл төрдөг. За бидний залуучууд богино хугацаанд ч гэсэн амжилттай ажиллаад хонин нуг брендийн Cheddar болон Gouda бяцлагуудаа ингээд зах зээлд нэвтрүүлж чадлаа. Бидэнд өшөө олон сурах юм байгаа. Бид өшөө илүү өдөр бүр шинээр сурж, өшөө олон брэнд, өшөө олон нэр төрлийн бяцлагаар эрүүл хүнсээр ард түмнээ хангахаар зорж ажиллаж байна. Дэлхийн бяцлагыг Монгол сүгээр урлав. Хонин нуг.